хураадаг байгаа үстэй. Болгонтой хууль зөрчсөн байна. Одоо энийг Өчигдөр жангаа одоо бараг 200 гаруй санал хураалт төсвийн байнгын орооны дэмжээгүй саналыг дэмжигсэн томилоор хурааж байгаа үстэй. Юу харин ерөнхий сайдын асуудал дээр ерөөсөө тэр өөрийнхөө саналаар байна уу, гишүүд санал гаргаж байгаа тогтцруулж байна уу, тэрэн дээр бол томьёол ерөөсөө байнгын орооны томьёолоор биш байгаа байхгүй. Тэгэхээр тэнд нөгөө дэмжээгүйг дэмжихгүй эднэр гэдэг асуудал байхгүй юм байна. Энд чинь дэгийн тухай хууль дээр байдаг л заалт шүү дээ. Одоо гийг гүнтхэн саяны одоо засаг огцруулах асуудал дээр л ийм дэггүй санал хураалт явуулсан юм шиг ажиллаад ирсэн шүү дээ. Энд чинь угаасаа одоо хэрэгжиж байгаа дэгийн тухай хууль дээр төсвийн альж байнгын орон дээр санал хураадаг, дэмжсэн дэмжээгүй гэсэн хоёр шийдвэр гардаг. Тэгээ дэмжээгүй бол дэмжээгүй саналын чуулган дээр дэмжээ гэдэг томьёолоор санал хураадаг, дэмжсэн бол дэмжснээр нь санал хураагаал явдаг ийм л дэг байхгүй. Тэрнээс одоо байгаагүй санал хураалтаар ингэснээр одоо энийг зүгээр улс төр болгож л болгон тоёг одоо ингээл буруу дэгээр байдаггүй одоо саналын томьёолоор санал хураацсан юм шиг ингэж явж байгаа нь үнэхээр харамсалтай. Цэцрүү явсан тохиолдол чинь бол тэр дэмжээгүй дэмжихгүй тэрийг ойлгохгүй байсандаа биш. Тэн дээр үндсэн хуулинд өөрт нь ямар томьёолоор хураах вэ гэдгийг агуулгаар нь заагаад өгсөн байсан ба. Түүнээс нөгөө юугээр дэгийн хуулийн дээр ч гэсэн та нар өөрсдөө харах юм бол яг ерөнхий сайдтай холбоотой асуудлаар жишээлбэл өөрөө хүсэл дээр юу чөлөөлөгдөж штэ. Тэрийг хүртэл ингээд ашиглах гээд байгаа байхгүй. Тэгтэл тэр дэг дээр тэгээд дэмжээгүйг дэмжсэнийг дэмжсэн гэд яригадаад байлаа шүү дээ. Яг тэр дэгийн хуулин дээр чи хүртэл өөрөө саналаараа явахад уг хүсэлтийн гэж байгаа болохоос биш нөгөө байнгын орооны дэмж нөгөө би ажиллаа өгөө гэдэг хүсэлтээр нь санал хураах хэрэгтэй байхгүй. Тэр хууль нь өөрөө тэн дээр цагаан дээр хараар тэгээ бичсэн байна. Тэгэхээр тэр нөгөө өмнө нь тэгж хураасан байна гэдэг чи өөрөө эрх зүйн алдаа л байсан байгаа байхгүй. Тэгээд нэг удаагийн алдаа норм болж үлдэж болохгүй шүү дээ. Тэрийг давтчих л болохгүй байхгүй. Нэр бүхий их хурлын гишүүд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд яг энэ цаашдаа ер нь гишүүний гаргасан саналыг ер нь дэмжиж гэдэг томьёолоор л санал хураая. Тэгээд цаашдаа бол байнгын ороо чуулган дээр дэмжээгүй саналаар дэмжиж гэсэн томьёолоор санал хураадаггүй бай гэдэг агуулгаар нэр бүхий гишүүд хуулийн төсөл боловсруулад явж байгаа. Дэмжихгүй дэмжиж гэдэг өөрөө их тодорхой зүйл шүү дээ. Ягаад гэвэл энэ их хурлын нөгөө хилцүүлэгч өөрөө шатлалтай явдаг. Тэгэхээр ямар ч шатлалтаа нэг асуудал оруулахад таны оруулсан асуудлыг нөгөө эхний шатны байгууллага дэмжээгүй байж болно шүү дээ. Тэгсэн тэр дэмжээгүйг дэмжихүүгүй юу гэдэг чинь өөрөө ирэхгүй эргээд тэр нөгөө хэрв дэмжээгүйг дэмжчих юм бол тухайн анхан шатны байгууллагын тэр дэмжээгүй санал нь дэмжигдээд явна. Дэмжээгүйг дэмжихгүй бол анхлан оруулаад дэмжигдээгүй санал нь өөрөө босоод явдаг. Ийм л юутай баг. Тэгэхээр энэ уг нь бол айгүй тодорхой зүйл байгаа. Тэн дээр хүмүүс яг энэ хаанч санал хураалт явуулахад яг ийм юмнууд л явагдана. Гагцгүй цэцрүү явсан тохиолдол кейс нь бол өөр юм байна тий. Цэцрүү явсан тохиолдол чинь бол тэр дэмжээгүй дэмжихгүй тэрийг ойлгохгүй байсандаа биш. Тэн дээр үндсэн хуулинд өөрт нь ямар томьёолоор хураах вэ гэдгийг агуулгаар нь заагаад өгсөн байсан.